бараг ажил нь ирлээ 500 тэрбум төгрөг ингээд үжээ шилжүүлсэн ажиллагаа явсны ар дээр саяхан гарсан биш. Энийг би ерөөс ойлгосонгүй. Эн чинь ус, байгаль, экологи гэдэг чинь одоо хамгийн чухал асуудал биш юм уу? Гэтэл туул гол дээгүүрээ дагуулan барих чбайгаа гүүрнийх нь усны дүнэлт гараагүй. Ерөөсө материал ирээгүй учраас гарах боломжгүй гэдэг энэ усны газрын дарга нь хэлээд байдаг. Тэгээ албацсан саяхан байдаг. 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энийг ерөөсөө ойлгох байлаад байна. За энэ дээр дахиад нэг хурамч одоо хурамчаар гар үсэг зурсан тухай асуудал хэрэгдэт байх юм. Тэгээ мөнх эрдэм гэдэг энэ зөвлөх инженер сууж ах шиг байна тий. Энэ би зүгээр хэвлээс авсан мэдээг л асуухад энэ дээр бол би бол гар үсэг зураагүй гэж мэдгдсэн байгаа юм. За бас ой судлаач мөнхцөр гэж хүн бол энэ одоо үнэлгээн дээр би гар үсэг зураагүй гэсэн байгаа юм. Тэгэхээр ч одоо хүмүүсийн гар үсгийг хурамчаар зураад байна уу эсвэл зурчгаа зураагүй гэж гүрийгээд байна. Би бүр ерөөсөө ойлгохоо боллоо. За төгжрлийг дахиад 50% буруулнаа гэд оюун эрдэнэ ерөнхий сайд асан нодлон юм уу хэлжсэн байх юм. Гэтэл 2025 оны 1 сарын 5-нд Нямбатар дарга 15% буруулнаа гэд хэлжсэн байна. Би хэвлэлийн мэдээ ярьж. Гэтэл сая даваадлаа дарга дахиад 30% гээд хэлж байна. Тэгэхээр энэ дээр ерөөсөө яг нарийн тооцоолсон хэдэн хувиар бууруулах тухай нарийн ийм тооцоо судалгаатай дүн бан байхгүй юм шүү. За ерөөсөө хүүхэд байтугай хүүхэд ч ойлгомоор ийм л асуудал байгаа юм л дээ. Төгжрлийг 30 байтугай 3% бууруулах гэсэн би л харахгүй байна. Чи баруун зүүн аймаг руу ингэж зорчих байгаа хүмүүс төгжрээд балраад байгаа юм уу? Тэгээ эдрийг ингээд те одоо төгжрүүлэхгүй тул боломж олох гээд байгаа юм уу? Чи баруун аймаг руу явдаг тэр зогсоол тэгээ зүүн аймаг буюу тэр налаахыг л ингэж холбосон ийм одоо гүүрэн зам байгаад идэв. Тэгээ энэ хэд мэн хоорондоо ингэж нэгнийтэй зочлох гэж төгжрээд байгаа эсэхийг би ойлгох байлаа юм л та. За 3 дугаарт ач холбогдлын хувьд энэ чинь нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй байх ёстой. Энэний судалгаа байх ёстой гэж. Зарим ам дээр болохоор эдийн засгийн хувьд баг ач холбогдолтой нийслэлд орлого оруулах гэдэг юм шиг ярьж байгаа шиг сонсогдсон. 185 тэрбум биш 85 мянган машинаас 5 мянган төгрөгийн хураамж аваад эргээд энэ мөнгөөрөө Монгол улсынхаа нийслэлийг хөгжүүлнэ гэж ярьж байгаа сонсогдсон. Би бүр ерөөсөө ойлгох байлаа дээ. За дахиад нэг ноцтой зүйл хэлэхэд энэ иргэдийг маш их доромжилж байна. Би одоо өөрийг чи орлогч дарга гэхээс илүү орлогч загнагч юм болов уу гэж бодлоо. Өчигдөрхөн энэ иргэдийн төлөөллөг жүжигчд гэж хэлсэн шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Эдгээр ч одоо ажил хөдөлмөргүй хүмүүс юм уу? Ингээд аага багтагаа тийм жүжиглээ явж байгаа юм уу? За бас нөгөө л элбэг дөржтэй холбоно лээ. Элбэг дөржийн хэдэн сугны өснүүд тэнд жагсаж исэн имээ одоо элбэг дөржийн хин юм бэ? Маш олон настай хүмүүс явж илээ шүү дээ. Би бүр агшаа хараад явж байгаа тэр зургийг авсан. Бүр ингээд хөөрхөдөө маажгнаад тэр имээнэр одоо бас хиний гар хөл болоод ингээд жүжиглээ явж байгаа юм бэ? Та энэ иргэдээс уучлах уу хэвээр? Жүжигчин гэж хэлснийхаа төлөө.